За бид бүлэгдээр асуудлыг ярилцаад яг энэ төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн заалтуудыг буруу юм а гэдэг маш их удаан ярьж иж болсон. Одоо татаж авах байх, ер нь дараагийн асуудал дээр орж ирэхлээр санал хураах юм уу, татаж авах юм уу, эсвэл одоо буцаах юм уу, хойшлуулах юм уу, нэг юм болох байх. Зүгээр би сайд нарын болоод ерөнхий сайдын хариулт дээр нэг өөрийгөө зөвтгөх, дараад нь дахиад оруулж ирэх юм шиг ийм хариултууд хэлээд байгаа учраас энэ дээр нь бас нэг ерөнхий сайдад хандаж бас нэг одоо үг хэлэх гэсэн юм аа. Та сангийн яамны оруулж ирж байгаа бодлого бүхэн зөв байдаггүй юм шүү. Та энэ дээр бас нэг наанта цаантаа хандаж хэлж байгаа асуудлуудыг бас шалгаж байхгүй бол зүгээр юм яаралтай нэг ялангуяа юм яаралтай оруулж ирж байгаа асуудал дээр алдаатай тоо, алдаатай бодлого, буруу ойлголт өгөх явдлууд их байдаг юм а гэдгийг би сайдаар одоо 2 жил хамтран ажиллаж байсан хүний хувьд бол хэлье. Докторуудыг ер нь жоохон үгүйсгээл байх юм. Би тэгээд танд энэ тоог нь бас хэлж өгд юм уу гэж бодоод байна л да. Ер нь одоо боловсролыг дэмжих жил гэж одоо зарласан засгийн газар. Ер нь доктор эрдмийн зэрэг яагаад чухал юм бэ? 226,895 төрийн албан хаагч байхад 1215 докторийн зэрэг хамгаалсан хүмүүс байгаад байна. Төрийн үйлчилгээний албанд 152,641 хүн ажиллаж байгаа бол тэрний 778 л докторийн зэрэг хамгаалсан байна. Төрийн тусгай албанд 49,000 хүн 49,081 хүн ажиллаж байхад 243 л доктор эрдмийн зэрэг хамгаалсан байна. Төрийн захиргааны албанд 21,350 хүн ажиллаж байхад 142 доктор л байна. Төрийн улс төрийн албанд 3,823 хүн ажиллаж байхад 52 л доктор байна. Гэвь үнэхээр одоо энэ докторууд уг нь эрдмийн зэрэг хамгаалаад өөрийгөө хөгжүүлээд бас нэг арай л нэг өөр байгаа юм. Тэгээд эннийхээ нэг илүү авцсан юм шиг 40% нэмэгдэл авдаг гэж та хэлнэлээ. Үгүй шүү дээ 10% л одоо нэмэгдэл авдгийг. Тэгээ уг нь бол эрдмийн зэрэг хамгаалдаг байх тал дээр нь хөшөөрөг болгох, өөрийгөө хөгжүүлэхэд нь олон улсын судалгаа хийхэд нь судалгаа хийх аргачлалд нь шинжлэх ухаанч байх тал дээр нь одоо анхааруулж байгаа байхгүй юу? Сангийн яамд биш дээ. Нэг л доктор байдгийн гэсэн. Тэгээ тэр нь хөөрхий захиргааны ямар одоо албан дээр ажилддаг юм бэ? Тэгээ чаа бас тэр л нэг илүү аваад байгаа юм байх уу? Тэр доктор хамгаалсан хүнийг албан тушаалын л буруу сонгоцсон юм шүү. Тэгэл одоо чулуу шийдвэл нэг докторын толгой унахын гинэ. Гэхдээ харалт 227 мянган хүн байхад 1200 хүн доктор хамгаалсан ба шүү дээ. Гэхдээ төрийн үйлчилгээний яамдын багш нар чинь яагаад ийм бага байгаа юм? 152,641 хүнээс 778 доктор шүү дээ. Гэхдээ олон доктор болох тусмаа энэ эрдмийн зэрэг хамгаалснараа илүү одоо энэ өгж байгаа энэ мэдээлэл боловсруулж байгаа хууль тогтоомж нь сайжрах юм бус уу гэж л одоо би бодох юм. Тэгээ үнэхээр одоо тэр докторыг худалдаж аваад байгаа юм бол тэр докторийн зэргийг худалдаж авахгүй байх тал дээр нь анхаарах хэрэгтэй болохоос биш. Хөөх юм уу докторудаа одоо ингээл нэг буруу гим хийцэн юм шиг. Ингээд одоо бас доош нь хийгээд ах нь бол буруу юм аа. Боловсролыг дэмжих жил гэж зарласныг чинь одоо бас сануулмаар байна. Төрийн албан хаагчдад олгодог энэ зэрэг нэмэгдэл 260% нэмэгдэл авч байгаа хүмүүс байна л гэх юмгүй гаргаад ир. Ямар албан тушаалд ямар хүмүүс хичнээн хүн тийм нэмэгдэл аваад байгаа юм бэ? Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсны хувьд тардаа энэ төрийн албан хаагчдад олгох нэмэгдэл хөөх юм уу төрийн тусгайгийнх нь л хамгийн олон одоо нэмэгдэл авч байгаа байхгүй. Би хамгийн өндрөөр нь тооцож үзэхэд зэвсэгт хүчин хөлийн цэрэг бүх олгогдож байгаа энэ онцгой зэрэг див одоо энэ бүх ур чадвар бүгдээрээ одоо нийлээд хамгийн ихээр нь бодоход 170% байгаа байхгүй юу. Гэхдээ энэ төрийн тусгайгийнхнаа дэмжиж болдоггүй юм уу? Өөр хүн байхгүй шүү дээ. Гэхдээ энэ хүмүүсийн 40%-ийг л одоо нэмэгдлийн авах юм а гэх юм бол одоо тэгээ яах вэ? Цалин нь одоо буурна үсттэй.